Дараагийн мэдээг танилцуулъя. Олон улсын цагдаагийн байгууллага болох Интерполийн зүгээс дэлхийн 90 гаруй оронд ажиллагаа явуулсан байна. За энэ ажиллагааны гол зорилго нь хуурамч эм бэлтгэлийг илрүүлэх зорилготой. За энэ ажиллагааны хүрээнд 15.5 сая долларын хуурамч эм бэлтгэлийг хураан авсан байна. Интерполийн энэхүү зохион байгуулсан үйл ажиллагааны үр дүнд 642 сая тонн хуурамч баталгаагүй эмийн бүтээгдэхүүнийг хураан авсан гэж өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдсэн. За хураан авсан эм бүтээгдэхүүний дунд бэлгийн судралын эм, тайвшруулах эм, өвдөлт намдах эм, антибиотик, тамхины эсрэг бүтээгдэхүүн байсан байна. Интерполийн ерөнхий нарийн бичгийн дарга Валетси Укриса хэлэхдээ хуурамч эм нь онлайн зах зээл болон албан бус хангамжийн сүлжээгээр дамжуулан гэмт хэрэгтнүүд хяналтын цорхойг ашиглан хурдан үйлчлэх боломжийн өмнөгийг хайж байгаа хүмүүсийг онилж байгаа. За үр дагавар нь ноцтой эсвэл үхэлд хүргэж болзошгүй юм гэж анхааруулсан. За энэ одоо үйл ажиллагаа 90 гаруй оронд явхад хамгийн их хэмийг хурааж авсан улс нь Их Британи болж байна. За Их Британд нийтдээ 2 сая гаруй тонн бэлтгэлийг хураан авсан. За дараагаар нь Колумб улсаас 1.4 сая тонн, за Австрали улсаас 752 мянган тонн хуурамч бүтээгдэхүүнийг хураан авсан байна. Энэ оны явуулсан ажиллагааны хүрээнд хураан авсан эмийн тунгийн тооноос үзэхэд хангамжийн сүлжээнээс гадуур эмийн эрэлт хэрэгцээ их байгааг бол харуулж байна гэж Их Британий эм эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулах агентлагийн эрүүгийн хяналт шийдвэрлэх хэлтсийн дарга Энди Морлинг хэлсэн байна. Зохион байгуулалттай гэмт бүлэглүүд энэ эрэлтийг ашиглан хүмүүсийн эрүүл мэндийг ноцтой хохиролд учруулж байгаа. За түүнчлэн Их Британий эм эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулах агентлаг хууль бус эмийг сурчилж борлуулдаг нийтдээ 5,000 гаруй гэмт хэрэгтэй холбоотой вебсайт, нийгмийн сүлжээний хуудас, сувг, автоматжуулсан ботуудыг илрүүлсэн байна. Интерполийн мэдээснээр шимэгч хорхойн эсрэг эм буюу өт игэл битэн изопаратсит зэрэг шимэгч хорхооноос үүдэлтэй халдварыг эмчилгэхэд ашигладаг хууль бус эмүүдийн эрэлт огцсон өссөн байна. За эдгээр бүтээгдэхүүнийг хор тавдрын эмчилгээг орлуулах боломжтой гэж онлайнаар сурчлага нь нэмэгдэж байгаатай холбоотойгоор эрэлт нь нэмэгдэж байгаа юм байна. За гэтэл эрүүл мэндийн байгууллагууд үүнийг нотлох ямар нэгэн судалгаа одоогийн байдлаар гараагүй гэдгийг хүмүүст анхааруулж байгаа юм. За ийхүү одоо хүмүүсийг төөрөгдүүлсэн байдлаар эм бүтээгдэхүүнийг борлуулах байдал нэмэгдэж байна. За цагдаагийн үйл ажиллагааны явцад гүйцэтгэл болон амьдралын хэм маягтай холбоотой эмийн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өссөөр байгааг мөн тогтоосон байна. За анаболик стероидуудыг голчлон хураан авсан нийтдээ 86,732 тоннтой эм бүтээгдэхүүнүүдийг худалдан хурааж авсан байна. За тус агентлаг эрэлт хэрэгцээ нэмэгдсэнийг нь тайлбарлахдаа бодибилдинг, фитнестэй холбоотой үйл ажиллагаанууд хүмүүс ихээр сонирхох болсон. За энэ нь бол эдгээр эм бүтээгдэхүүнүүдийн эрэлтийг нэмэгдүүлэх гол шалтгаан болсон байна. За мөн эдгээр хуурамч бүтээгдэхүүнүүд хаанаас гаралтай вэ гэдгийг тогтоосон. За үүнд бол зүүн болон зүүн өмнөд Европ, энэ нэтгийг Британи, Америкийн нэгдсэн улсад үйлдвэрсэн хуурамч бүтээгдэхүүнүүд болох нь гарал үүслээрээ тогтоогдсон байна. За мөн хуурамч жин асах GLP-1 эмийг онлайнаар 10 ам доллароос бага үнээр борлуулж эхэлснийг нь илрүүлсэн. За ийм бүтээгдэхүүний зарим нь бол зүрхний шигдээс цус гарвалтын эрсдлийг нэмэгдүүлж байгаа гэдгийг эмч мэрэгчлэнүүд анхааруулж байгаа. За эдгээр нь Европын холбоо зэрэг олон оргинд хориглогдсон сибутрамин нэртэй бодисыг агуулдаг гэдгээрээ хүний эрүүл мэндэд хортой болохыг цагдаагийн байгууллагууд болон эмнэлгийн мэрэгчлэнүүд анхааруулж байгаамаа. Synthetic drugs basically are a combination